Парламентын төгөлдрчлийг бид нар маш олон түвшинд авч үзэж байгаа энэ цаг үед парламентын гишүүд маань өөрсдөө одоо бас ёс зүйтэй хуулиа хэрэгжүүлдэг, мэдлэг мэдээлэлтэй, бусдад үлгэр дуурайлал болох үс байх ёстой гэдгийг бас үгэндээ хэлье. Энэ бол зөвхөн саяны одоо яригдж байгаа 1-2 гишүүнтэй холбоотой ч биш. Ер нь нийтлэг улсын их хурлын тухай хуулиар хүлээж байгаа үүрэг улсын их хурлын тухай хуулийн 44.1.11 дээр байгаа. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаан, ажлын хэсэг тэдгээрээс гадуурч бай. Жирийн амьдралдаач бай, сошиал орчиндооч бай. Бусдыг гүтгэх доромжлох нь бол хориотой. Тэгэхээр аль болох ёс зүйтэй байх нь бол гишүүн бүрийн үүргээ. Энд бол би хин нэг одоо цохож хэлгэсэнгүү бүгдээрээ л одоо энийг бодох ёстой. Хоёр дахь нь болохоор яг энэ цахим орчинтой холбоотойгоор нэн ялангуяа нүүб олон улсын байгууллагууд юг онцлдог вэ гэхэлэр эмэгтэй улс төрчдийн цахим одоо энэ орчныг гүтгэлдэг доромжлол эрэгтэй улс төрчдийнхээс хамаагүй өндөр байдаг. Сүүлийн одоо энэ шинэ парламентын 126 гишүүнтэй болоод 32 одоо эмэгтэй гишүүнтэй болоход хамгийн их гүтгэлэгт болоод сошиал одоо цахим доромжлолд өртөж байгаа хүмүүс нь хинбэ гэхэлэр дахиад нөгөө эмэгтэйчүүд. Тэгэхээр энэн дээр гарц гаргалгаа нь өөрөө юу юм бэ гэхэлэр ердөөсөө л нөгөө нэр хаяг нь тодорхойгүй, нэр зураг нь яг өөрийнхөө нэр хаягаараа байдаггүй, тодорхойгүй хаягуудаас зоригтой гүтгэлэг доромжлолуудыг явуулдаг. Хүүхдүүдийг цахим орчинд бид нар хамгаалж чадахгүй байгаа учраас хүүхдүүдийн цахим орчны хэрэглээг нь хязгаарлая гэдэг асуудлыг боловсролын сайд яриад явж байгаа. За энэ бол Наранбаяр сайдын ч одоо олоод гаргаад ирсэн асуудал биш. Энэ бол дэлхийн нийтдээ хүүхдүүдээ одоо энэ цахим дайралтаас хэрхэн яаж хамгаалах уу гэдэг дээр хамгийн одоо анхдагч хуулийг бол Австрали улс бас батлаад 0-16 насны хүүхдийг цахим орчинд бүр оруулахгүй байх. Хэрвээ одоо аккаунт үүсгэсэн байх юм бол тухайн одоо платформын эзэмшигчдийг 30 мянган австрали доллараар торгох ийм одоо асуудлыг баталсан хууль нь одоо хэрэгжээд эхэлж байгаа. Тэгэхээр бидний хувьд хүүхдүүдээ цахим орчноос шууд хязгаарлах нь эргээд нөгөө тухайн хүүхдүүдийн маань хөгжих, боловсрох эрэхэд хадчихвэ гэдэг нөгөө үнцгийг бас ярих ёстой. Тэгэхээр энэ цахим орчныг ёс зүйтэй үнэн зөв байлгахын тулд ядчил нэр хаяг тодорхойгүй одоо ийм хуурамч аккаунтуудыг хэрхэн яаж байхгүй болгох вэ? Хэрхэн яаж тухайн одоо мэдээлэл биччихл байгаа болвол тэр нь өөрөө эргээд хариуцлага тооцдог байх тал дээр нь хэрхэн яаж одоо энэ хууль эрх зүйн орчныг шинжлэх вэ гэдэг бол хамгийн том сорилт болчиход байна. Учир нь гишүүний одоо тухайн үед өргөн барьж байсан хууль бол яг л энэ албажуулах, хаягжуулах, өөрийнх нь одоо иргэний дугаараар нь эзэмжүүлэх ийм асуудал байсан. Тэгээд үүнийг бол тухайн үед хэвлэлийн эрх чөлөө гэдэг асуудлаар бас нэлээд одоо шүүмжилж ээж тэгээ болиулсан. Хэвлэлийн эрх чөлөө хаана эхлэх үү? Хэвлэлийн эрх чөлөө хаана дуусах вэ? Хүний эрх хаана эхлэх үү? Бусад хүний эрх хаана эхлэх үү? Хаана миний одоо үүрэг эхлэх вэ? Юугаар миний одоо энэ эрх хязгаарлагдах вэ гэдэг нь бол үнэхээр чухал асуудал. Тэгэхээр үүнд манай байнгын хороо бас хувь нэмрээ оруулах боломж байгаа юм бол үүн дээр хүчтэй дуу хоолой болж түүн дээр одоо бас хяналт тавьж эргээд одоо энэ ёс зүйтэй цэвэр ийм одоо хөгжлийг эрхэмлсэн ийм парламент болон нийгмийг бий болгоход одоо зүтгэх ёстой.